Амархаа. Танаас асуулт асууя. За та хариулнаа гэж найдаж байна. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч танихаар хин юм бэ? Наач хэцүү асуулт байна. За тэгээд та нэг ямар нэг хариу хэлээ л дээ. Наач хатгсан асуулт байна. Үгүй та өөрийнхөө л хэл. Таны үзэл бодол заавал бусдынхтай нийцэх албагүй. Тийм. Тийм. Амар бол зөрчилтэй тулгарх гэдэг байна. Та зүгээр шүдээ чигсэлж явах та нэг үг хэлэлтэй. Одоо хэнийг ч гэж хэлж болно. Хэнийг ч гэж хэлсэн бөө юм болно л та. Тийм та өөрийнхөө л тань ч бас нэг хүний итгэл үнэмшил гэж юм байдаг байл. Харин тэр нь байхгүй болчиход байна. Ямар хэцүү болсон. Би өгөн таныг бол тэр Месси энтер гэж нэг хүн байдаг. Тэр нэг юм тэгэж болохгүй бол. Тэр чи баталцсан юм байхгүй. Гүг танихаар хэлээ гэсэн. Харин минийх байхгүй болчиход байна гэж хэлээд байна шүү дээ. Мессигээ хэлчих гэхээр энэ чи хинч батлаагүй байхгүй юу? Энэ дэлхийн шилдэгэ. Тэгэхээр би юу гэж би тэгэж бодож байна гэж хэлэх юм тийм. Гэхдээ хүн баталцсан юм шиг батлаад Хэн баталсан? За баталсан бол одоо тэрийг гаргаад буруу ярьж байна. Хүн гэж буруу. Аюултай. Энд дээр л би яг дараа найд хонгоруулж хүн биш. Дэлхийд дахин FIFA-с чинь хэд хэдэн удаа энэ хүн чинь зориулаад шагналыг өгсөн юм шүү. Чи дэлхийн шилгээ гэдэг 5 6 удаа өгсөн сураг биш. Одоо тэгээд дэлхийн авраг төрүүлээгүй юм чи одоо хэцүү юм да тийм үү? Тэгэн бол дэлхийн аврагт нэг удаа төрүүлсэн. Тэгэх юм бол Пеле 3 удаа төрүүлсэн Пелен шилдэг л гэх байл. За ойлгомжтой бас гайхалтай. За таны хувьд уучлаарай. Дэлхийн шилдэг нь хэн юм бол? Пир намрахтай ижлэн байсартай. Яг миний хэлчихсэн хэлчлээ гэж. Хийлч. Юу вэ? Уран гол гэж юм. Хийлч. Ойлгомж за тэр. Тэгээд амар олон бүгд ороо явчихна. Хийлч бүгд ороо. Оркестр чинь үлээ хөгжим те. Эцэн хөгжим байх нэг зөвхөрт хөгжим гэдэг. За бид чуа. Германч тоглолтын нэгдүгээр үед бол ерөөсөө гүйцэтгэл маш хангалттай тоглолтыг үзүүлсэн. Ялангуяа бол бөмбөг маш онгоцтой байсан. Үзэж байгаа юм тийм. Жогс машинтаа гэж яваад сурсан юм чи гэсэн. За гарлаа. Онгоцтой бол Дайны Чигшааваг эхний хоёр тоглолтонд хожигдсон ч хацагдах шатан шалгарсан Еврогийн түүхэн дэх анхны баг болжээ. Энэ Европын аврах шалгаруулах тэмцээнд нийт 6 автгол ороод байгаа ба урд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Өмнөх 15 Европын аваргуудад дээд тал нь 3 автгол л орж байжээ. Ромелу Лукаку олон улсын хэмжээнд 63 гол оруулснаар Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдогийн амжилтыг даваад байна. Яа, Форсберг харагдж байна. Өмнөх тоглолтод хожлын цорын ганц голыг пенальтигаас Форсберг муу оруулсан. Өнөөдөр ингээд тоглолтын салхийг агуулж Польшуудыг улам хүнд байдалд оруулж байна. Бас нэг шалтгаан байна. Яг одоо энэ 7 сарын 1-ээр Адам Сарлын гэрээд бас энэ залуу баггүй болсон. Майнц. Тийм. Тэгэхээр энэ Европын хамтар сайн тоглоод Адам Сарлаа өөрөө ямар нэгэн бас баг олж авах. Тэгээ дараагийн ажил болгоч олж авах. Бас юм болно ч түүний хувьд нэг. Түүнийг өөрийг бас нэг хурцсан нэг энэ шалтгаан байна. Яг зөв. Аа.
Герман залуучдын Кай идбэг гарч ирсэн. Кай дамжуулсан. Серж хоёр дамжуулсан гулгаа зөрсөн. Гнабрингийн зөвхөн таалтанд орсон. Энэ бомбын арай. Одоо энийг хараад хүмүүс айштай мангар том битээ. За ардмын дөрөг арлаа. Доннарума. Тэнүүнээ одоо 90 санах байхгүй. Тэнүүнээс 12 дүү юм биш. Зүг өсөж байгаа тийм. Моо шиг. Манай дэрэг бүл болчих. Одоо алдал ивгүүд нь штэ. Зогсож байгааг тогтчихоо. Тиаго Алкантара. Хаад чи юу аргач юу? Амраха яагаад уурлаад байгаа бэ амраха? Хаад чи стой юу аргач. Одоо чинь. Яртал цагтаа. Крихавкийн хувьд бол одоо үнэхээр Локомотивын энэ жилийн оны шилдэг мэрэгэн бууч болсон. Ер нь том тоглолтын дээр Премьер Лиг дээр Оростой том тоглолтын дээр бол ерөөсө дандаа хэрэгтэй үед Бид бүхний хүссэн хүлээсэн мөн шигэлгээд ердөө цаг 10 минут үдээд байна. Европын Орос сургууль тэмцээний 50-ын тоглолтыг эхнээс нь үзсэн. Өнөөдрийн энэ тоглолтыг үзэх гэж өөрөлдөд Еврод хэн төрүүлэхээ асуултын хариултыг хугацаа улам бүр өөрчлөсөн байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэнд сэтгүүлчид, тайлбарлагчид, аппарат редакторуудтайгаа хамт мэдээлэлүүдийг өргөж байгаа. Дараагийн эрх мэдээ энэ шөнө мэндийг хүргье. Шөнө мэнд зэвэ. За шөнийн мэнд төргий. Шөнө мэнд зэ. За шөнийн мэнд өргөж байгаа. Сайхтай шөнийн мэнд төргий. Одоо яг энэ чиглэлчний энэ цаана гэдэг чиглэлчээр дохио өгдөг, өдөртөн зовдог хүмүүний дороод ирсэн байна. Одоо энэ нэгээр бэлдсэн байна шүү дээ. Одоо ямар юм үзүүл нь одоо тэгж баг хилээрээ гэдэг. За тэгээд ажиллаа өөрөө хийдээ. За тэгээд Евро 2020-д маш олон финалтууд алдж байгаа. Тэгвэл алдсан финалтын голыг одоо хамтдаа хацгаая. За. За, алдсан финалтуудын цаад. Сонирхолтой мэдээлэл юу вэ?